Цагаан мөссөн үзэгчтэй ингээд өнөөдрийн асуултаа бэлэн гэдэгт найдаж байна. За өнөөдрийн асуултаар та бүхэндээ сквот буюу бас хөлний суурь булчин асуултыг заах болно. Өнөөдрийн халаалтын асуултаа бэлтгэхэд өргөний хэмжээтэй заагаад гараа баг зэрэг хурдтай бариад 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 за дагаад тэгээрээ за өгшөө хурдлуулж болно. 1 2 3 4 5 6 7 8 за маш их шивштэй хийгдгээрээ 1 2 3 4 5 6 7 8 хурдтай их тусан ямар санагдаж байна? Маш их ярьчихчих гэж байна. 1 2 3 4 5 6 7 8 за бүтэн биеийн бас их шивштэй халаалтын наслын нэг төрөл байгаа. 1 2 3 4 5 6 7 8 за баярлалаа. За энэ дараагийн насгал уртаа төлөө аваад доошо суух асуул байгаа. 1 2 3 4 5 6 7 8 за энэ наслыг хийхдээ хойшоо сайн хотоож өгөх хэрэгтэй нуруугаараа 3 4 5 6 7 8 за энгийн сквот асуул руу оръё. 1 2 3 4 за уртаа гараа аваад бас 2 дахин булчин дахрах гэж бодно. 5 6 7 8 за дараагийн насгал бол хөлөө гадагш нь сайн гаргаж өгөх хэрэгтэй. 3 1 2 3 4 5 6 7 8 за энэ дасгалын онцлог нь бол гоёны дотор хэсэг бол маш сайн үр дүнтэй болдог асуул байгаа. 3 4 5 6 7 8 за баярлалаа. За саний дасгал бол мэдээж та бүхний хөлний суурь булчингуудад орсон ачаал өндөр гэсэн дасгал байсан. За одоо төсвөлийн халаалтын дасгал хийцгээе. За энд бол та бүхэн бас тэнцвэрээ сайн авах хэрэгтэй. Зүүн хөлнөөс эхэлцгээе. За хойшоо сайн хөлөө авч одоо нэлээд сайн байх хэрэгтэй байгаа. Угшаа дараа тэнцвэрээ аван сайн татаж өгөх хэрэгтэй. Энэхүү дасгал нь гоёны урд булчингийн сонголтын дасгал байгаа. За бариараа 1 2 3 4 за нөгөө хэлнэ. За тэнцвэр маш сайн авах хэрэгтэй. Хэрвээ тэнцвэр авахгүй та ямар нэг юм байрч хийж болно. 1 2 3 4 за маш сайн байна. За одоо хөлний арын одоо булчингийн сонголтын дасгал хийцгээе. За мөрний хэмжээтэй зааваад доошо гараа боломжийн хэмжээнд хүрэх хэрэгтэй байна. За хийцгээ 1 2 3 4 за баярлалаа. 1 2 3 4 5 за хойшоо баг зэрэг мэдээж амрах хэрэгтэй. За хэд хэсэг бүгдээрээ 1 2 3 4 за баяр 1 2 3 4 5 за маш сайн байна. За өнөөдөр бас энэ хүрээ өндөрлж байна. Тэгээ өглөө бол хонхоо өгчтэй хамт уулз цаяа бүгдээрээ баяртай үзэгчтэй.